Ер нь намрын чуулганаас хойш хаврын чуулган ч гэсэн оролцуулаад яамнуудаас ерөөсөө нэг л юм асуугаад байгаа шүү дээ. Нэгдүгээр хавсралтыгаа л бид нэр ярих хэвээр. Хитэн төгрөг хаана юунд зарцуулсан, зарцуулж дууссан дуусаагүй тэр бол 10 дугаар асуудал. Шалгуур үзүүлэлтийн нэгдүгээр хавсралтыгаа л хэдүүлээ ярилцаал явах хэвээр. Тэгээ өнөөдөр тайлан ингээд орж ирж байгаа нэгдүгээр хавсралтай холбоотой нэг ч юм байхгүй. Яамдууд ийм төгрөг зарцууллаа эсвэл зарж дуусаагүй байна л гэсэн. Эсвэл 50-д гараад ирсэн юмнууд нь ингээд ийм болсон болоогүй алдагдaltaй зарцуулсан байна гэсэн юм байд. Яг аудит бол энэ тайлангаа хийх нь зөв л дөө. 2024 онд нэгдүгээр хавсралт гээд баталж байгаа шүү дээ хэдүүлээ. Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн 2024 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт гээд уг нь энийг л бид нар ярих хэвээр. Нөгөө төр нэгдсэн чуулган дээр энэ талаар асууя гэж бодож байна. Ялангуяа би өөрийнхөө салбарын яг чанарын чухал юм асуултууд байгаа. Дэд бүтцийн салбарууд гэсэн ийм зүйлүүд дээр чанараараа үр дүн яаж ахисан бэ гэдэг зүйлийг л асуумаар байна. Хэдэн төгрөг зарсан бол үнэхээр 10 дугаар асуудал. Баталсан бичиг баримтынхаа дагуу тайлангаа гаргадаг байх ёстой шүү дээ. Тийм ээ? Та бүхэн бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэг нэгдүгээр хавсралтын тайлан байхгүй шүү дээ. Ийм байхад одоо ямар ч асуулт асуух вэ? Тэгээ та хэд маань хэрвээ нэгдүгээр тайлангаа ямар нэгэн байдлаар яам дотроо өөрсдөө гаргасан байгаа бол миний асуух асуултанд тэр нэгэ бэлдээд ирээрэй гэж одоо захиас л хэлээ да. Тэгээд цаашдаа ер нь 25 оны гүйцэтгэл орж ирэхэд нэгдүгээр хавсралт байхгүй байх юм бол ер нь ийм асуудлыг ярилцах хийгээд чирэггүй гэж бодож байна. Энэ асуудлыг хойшлуулаад явчихсан нь илүү зүгээр.